Шинэ хорооллын 26 дугаар байшингийн дэрэгдүүр өнгөрөх болгонд сэтгэл минь дандаа эмзэгэлдэгэ. Энэ л байшингийн 11 давхарт ижээ минь айлын хажууд амьдардаг байсан юм. Хаяа нэг зав гаргаад очиход их л баяртай алгын чинээхэн өрөөнд аль дээр үеийн авсан жижигхэн ширээний хоёр талд суучгаад уураг улаан цайгаа ууж гангар гунгар хийж хоёр биенээ баясгадагсан. Очих болгонд чихэр өгнө. Явах болохоор өвөртхийн. За би ямар жаахан хүүхэд биш дээ гэж хэлэхээр хүүхэд биш гин шүү гэж өхөөртөн. Ээж нь өнөөдөр өөдтөө цай хоол ундтай байсангүй. Миний охин маргаашгүйгээд ирээрээ гэж хэлэхэд маргааш нь би завгүй болчихно. Чухам яагаад завгүй болчихдог байснаа бодоод олдоггүй юм. Зав гаргаад очвол цахилгаан шатн ажиллахгүй байж таарвал яшигтай юм гэж буурлахан ижигээ буруутгана. Хитгэн мөч хүлээхээс залхуурна. Өнөөдөр муу ээж дээрээ очдөг юм билүү? За өнөөдөр заавал очих алавтай ч биш. Маргааш л болъё. Ийм өдөр мөн ч олон тохиолддог байсан. Ингэж л би өндөр байшингийн дэрэгдүүр ирээдүр явдаг цогсоол алгасдаг буйхай тэрэг шиг өнгөрдөг байлаа. Тэр болгонд хөөрхий муу миний ижи гараа гаргаж хийсэн цай хоолоо дахин халааж хүний хөлийн чимээ чагнаж хизээ намайг ороод ирэх болтоо гэж хаалга руугаа байн харан суусан байх таа гэж бодохоор сэтгэл минь хотооч шимширдэг юм. Арван нэгэн давхрын шатаар ганцхан амьсгаагаар гүйн гарсан намрын тэр түнэр харанхуй шүнийг би мартдаггүй юм. Яаж ч мартах билээ дээ. Намайг шүн дунд ирж сэрээсэн тэр хүн тэр гурван үгийг ямар их түгшүүртэй хэлсэн гэж санав. Гэтэл би 11 давхрын шатаар харвсан сум шиг л гарсан. Харамсалтай нь би үүрт хожимдсан юм. Үүрт гэд боддоо. 11 давхрын шатаар гарах тэнгэр минь дэндүү амархан байсан. Ичи чин холын оддын оронд байна. Ирж уулз гэж хэлүүлжээ гэвэл би өнөөдөр яг одоо ч гэсэн
холын оддын аянд зориход бэлэн байна. Гэвч бууралхан ичи минь тэнд байхгүй шүү дээ. Ижийнхээ ач илбэрлийг цагт нь ухаараагүй үрийн тоо надаар дуусах болтугай. Би ижигээ яах гэж тэгж гомдоож байваа. Би ижигээ яах гэж тэгж ганцаардуулдаг байваа. Би ижидээ яах гэж тэгж хатуу үг хэлж байваа. Хүний ижид маргааш гэж байдгүй юм байна лээ. Харин биднэрт маргааш нөгөөдрийн маргааш ч гэж байдаг юм. Ижийнхээ ач илбэрлийг цагт нь ухаараагүй үрийн тоо надаар дуусах болтугай. Буян заяага наддаа л гэж үлдээсэн миний бууралхан ижи минь тэнэгхэн охин намайгаа өршөөж хайрлаарай. Охин нь танаас хойш хайраар дутчил явна шүү.